Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 700 орчим автобусанд тус бүр 2 дэлгэц байрлуулснаар CNBC Mongoliaгийн мэдээллүүд иргэдэд хүрдэг болсон. Нийтийн тээврт мэдээлэл түгэх интернетээр хангах компаниудын сонгон шалгаруулалт өнгөрсөн онд нээлттэй явагдсан гэж байгаа ч хэр зэрэг шударга шалгаруулалт болсон нь ил тод биш байна. Нийтийн тээврийн хэрэгслийг утасгүй интернетээр тоноглож тэдгээрт суурилсан самбар дэлгэц олон дотор гадны орон зайг түрээслэгчийг 2024 оны 4-р сард нээлттэй сонгон шалгаруулсан гэж байгаа. Сонгон шалгаруулалтанд 2 компани өрсөлдөж Laresco Media Group компани сонгогдсон ажиллаж байгаа юм. За ингэснээр нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд зөвхөн CNBC Mongolia платформоор дамжуулан мэдээллийг хүлээж авч байгаа гэсэн үг. За харин тухайн компани сонгон шалгаруулалтанд хэрхэн оролцсон болоод төсөөс хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт авсан болохыг тодруулахад дүмжил болгоныг зөв тусгаж авах хэрэгтэй л доо. Гэхдээ энийг бол зөвхөн одоо телевизийн эфир цацах талаас нь шинж бас ийм багц том ажил юм биш үү гэдгээс нэгдүгээр тарахтай. Тэр маань юу гэж яах гэхээр нөгөө дөрөвний яриад байдаг те. Одоо зөвхөн соён гэгэрүүлэх чиглэлийг түлхүү цацсан телевиз юу нэр олон бэ. Хоёрдугаар нь юу гэхээр иргэдэд үнгүй интернет өгөх чадaltaй компани хэр боломжтой юм бэ гэдэг ийм олон багц асуудлын хүрээнд аваад үзэх юм бол юмнууд илүү тодорхой харагдах баг тийм. Харин нийтийн тээврт зорчиж байх үед дэлгэц ажиллахгүй тохиолдолд цөөнгүй ажиглагддаг. Энэ хугацаанд CNBC Mongolia-гаас мэдээлэл шинжилгээ гэж тайлбарласан юм. Би энэ дээрээс унтраацсан байгаа. Одоо яг бол цаанаас нөгөө мэдээлэл шинжилж оруулж ирдэг. Тэнгүүд нөгөө утсан дээр мэдээлэл бид нар зураг төр буцаага асаадаг байхгүй. Нэгээсэндээ бол Wi-Fi-аар эдрэг бүгдийг шинжилж хүмүүсийн одоо ойр зүрийн тэр янз бүрийн осол лаваар энэ тэр бүх мэдээллийг түгээх зорилготой л өдөрт одоо шугамд хэдэн хатус явж ийн энэ шугамд гэхэд өөр хатус явж ийн үгүй гэдгийг мэддэг байхгүй. Заримдаа юу яаж хэлдэг ч нөгөө мэдээ энэ төр гараад янз бүрийн юм үзүүлчлээдг өнөөдөр хин бол байхгүй юм бэ? За ядаж нэг төвжирлээ мэдээлэл ч юм уу нэг тиймэрхүү зүйлс байвал их зүгээр санагддгийг. Тэгээд ер нь бол яг Солонгос төдөр болохоор ингээд яг анх болохоор энэ зурагтнууд дээр ларва марва гэдэг нөө богино хэмжээний 1-2 минутын Google дээр бол гардаг байсан. Монголд бол нэг тийм бол харагдаагүй. Мэдээ зэдээ гарвал бас үүдэртэй шүү дээ. Нэг нь бол богино хэмжээний тийм комик гэж юм уу нэг тийм Google-тэй гарвал өдөр сонирхолтой байх гэж байна. Монголын орноос сурчлах юм гарах хэрэгтэй ш. Тийнээс биш нэг гадаадын юм үзэж бид нэр яах юм тийм ш. Монголыг бол хөгжүүлэхийн тулд Монголд юу хийж ийн Монголд яах юм бол гаргамаар байгаа байхгүй. Тухайн шалгаруулалтанд тэнцсэн компанид нийт 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэх мэдээлэл бий. Улаанбаатар хөгжлийн корпорац Laresco Media Group-тэй нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан. За бид тухайн үеийн ажлын хэсгийн ахлагчаас нарийн мэдээлэл авахар холбогдсон боловч ажлаа хүлээлгэж өгсөн тул мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм а. За энэ мэт сонгон шалгаруулалт хүртээмжгүй явагддагаас гадна мэдээлэл нь ил тод байж чаддаггүй нь асуудал тахуулж байна.